Хинэн химбэ хинэн химбэ энэ носон мос төрчдөөс хинэн яг жинхэн их оронч хүн бэ хинийг хилээд үг хинийг хилээд үг хинэн химбэ. За сайн байна уу та? Сайн байна. Сайхан амарч гин үү? Сайхан амарч. За хоёул одоо шууд гол ярианд орё. Яагаад та чухамын хөдөлгөөнд ингээд орох болсон юм бэ? Дашторжийн Баярхүү 1956 онд Улаанбаатар хотод төрсөн Монгол улсын их сургууль, Оросын холбооны улсын гадаад хэргийн яамны дипломатын академиудыг дүүргэсэн. Хятад судлаач, дипломатч мэргэжилтэй. Тэрээр 2016 оноос гадаад бодлогын шинжээч, гадаад харилцааны яамны ажлын группийн гишүүнээр ажиллаж байна. Нэрт нийтлэлч Баярхүү нь электорат хөдөлгөөнийг идэвхтэй дэмжигч юм. За электорат гэж хөдөлгөөн энэ оны 3 дугаар сараас ингээд олонний танил болчлаа шүү дээ. За электорат гэж юу вэ гэж тийм энэ үл яг төлөөлөл сонгогч гэсэн утгатай барууны үг шүү дээ. Одоо Америкт бол яг жинхэнэ байж байдаг тийм ээ. Одоо хонд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульчин бол нэгдүгээрт электоратын санал, нөгөөх нь ард түмний санал гэж хоёр санал яваад одоо жишээ нь өнгөрсөн 16 онд гэхэд бол Хиллари Клинтон бол бүх ард түмний сая ялаад электоратаасаа Дональд Трампыг ялаад тэгээд төлөөлөл сонгогчдын саналыг олонхоор бол Трамп ерөнхийлөгч болсон байгаа шүү дээ тийм. Тэгэхээр ийм электорат гэж энэ төлөөлөл сонгогч маягтай ийм нэг хөдөлгөөнийг үүсгэе гэдэг санаачлага өнгөрсөн жилээс явсан л да. Бидний хэсэг нөхдөд би улаангатагч нь биш л дээ. Гэхдээ дэмжигч нь. Тэгээ бид өнөөдөр байдлаараа 3 удаа чуулгана хийчээд Монгол улсын нийгэм улс төрийн өнөөгийн байдал түн шинжилгээ хийгээд тэгээд ерөөсөө сонгогчдын боловсролыг дээшлүүлье. Дараагийн улсын хурлын сонгуульд зөв хүнээ сонгуулахад нь сонгогчдод туслая. Сонгогчдоо гэгэрүүлье гэсэн ийм л чиглэлээр энэ төрийн бас байгууллагыг байгуулад явж байна л да. Тэгэхээр яг Монголд шинэ боловч энэ бол барууны ертөнцид байдаг л тэр арчлалын олон жилийн хурц туршлагатай айлд бол байдаг л тийм л үзэгдэл. Тэгээ бид бол яг 30 жил хоцорсны дараа хожууч гэсэн гаргаж ирсэн. Гэхдээ энэ электорат хөдөлгөөний ач холбогдол бол хооштой бол жил ирсэн өснө гэж бодож байна. Сонгуул болгон дээр улам нэмэгдэх байх гэсэн бодолтой байна. Тий. Анхнаасаа ингээд зөв хүнээ гаргахын тулд сонгогчдын боловсрол дээшлэх хэрэгтэй. Дээшлүүлэхийн тулд одоо юу хийх ёстой? За нэгдүгээрт, хоёрдугаарт зөв хүн гэж ямар хүнийг хэлээд байгаа. Одоо заавал одоо боловсрол ийм байх ёстой. За их оронч байх ёстой. Маш олон шинжүүдийг бол ярих байх. За гуравдугаарт сонгогчдын боловсролоос шалтгаалаад одоо ард иргэдийн дунд ийм үзэл байна шүү дээ. Залуучуудыг сонгох шинэ хүч гэж яриад байдаг. Гэтэл залуучууд маань өөрсдөө боловсрол нэгэн байгаа нэгдүгээрт, хоёрдугаарт практик байхгүй. Гэтэл гадаадын улс төрийнхнийг ингээд Европ, Аз, Япончууд ингээд харахаар 60, 70, 80 хүртэл улсууд хүртэл ингээд явж идэг. Гэтэл манай Facebook сошиалаар болохоор настай хүмүүсийг одоо юу гэдэг штэ. Та одоо болооч байр суурь тавьж өгөөч гэд ярих юм. Гэтэл хуучин ажиллаж исэн одоо улс төрийн төвчөнд байсан хуучны өгчүүд байгаа штэ. Тэдний тархийг яагаад ашиглахгүй байна? Тэгээ Монгол улс арчин шинжилгээний зам сонгож яваад ингээ 30 дахь жил дээр явж байна гэж шүү тийм ээ. Анх 89-с 90 онд ингээ цагаан морин жилийн хавьсгал ялж яхад бол монголчууд бол энэ сайн сайхан амьдралыг хүссэн. Тэгээ өмнөх социалист эдийн засгийн тогтолцоо нь урчлаа тийм ээ. Тэр өмнөд коммунист засаглал бол үр дүнгүй өнгөрлөө тийм ээ. Шал дэмий ингээд социализмын замаар явчихжээ. Одоо ингээд үүнийгээ сайжруулаад арчлалын замаар ингээд цаашаа уршаа явъя гэсэн ийм л хүсэл тэмүүлэлээр хөвсгөл хийсэн шүү дээ. Улс орноор урах гэж хөвсгөл хийгээгүй. Ямар ч байсан хөвсгөлийн тэр гол зорилтууд нь бол хэрэгжсэн тийм ээ. Одоо бидэнд бол нүдэнд харагддаггүй байсан гинжин тэр айхтар баглаасаа бид зад татал хийчихсэн. Өнөөдөр Монгол хүн хамгийн эрхчлөөтэй байж л байна тийм ээ. Гол асуудал өнөөдөр юу хөхтэй зэрэг ард түмэн тийм ээ 3 сая ард түмний 3.1 нь ядуу байх шиг байна тийм ээ. Үндэсний статистикийн орооны мэдээгээр 904 мянган хүн ядуу байна гэсэн. Нэг арчлалын чинь үр шим хаа байна гэж. Энэ асуудлыг олон түмэн их тавьдаг болсон ба шүү дээ. Тэгэхээр явж л үний чинь нэг буруут нь л манай төрж сонгож ирсэн өнөөдрийн төрөл засгууд бүгдээр л буруутай тийм ээ. 4 ерөнхийлөгч өмнөх нь тийм ээ. За тэгээд одоо 17 ерөнхий сайд байдаг юм а тийм ээ. 10 гаруй спикер. Тэгээд эн чинь 92 оны сонгуулиасаас тоолоод үзэхдээ зэрэг хичнээн их хурл болж байна тийм ээ. Бүгдийг л буруу сонгоод л энэ улс төрчлөлөөсөө Монгол улсыг балжлаа гэсэн нэг ийм ерөнхий ойлголт байна л да. Тэр дундаа энэ ядуурл түргдэг хамгийн том улс төрийн үзэгдэл бол популизм.
Манайхан популяр гэж ярьдаг шүү дээ. Энэ популизмаас яаж татгалзах вэ? Жинхэнэ улс төрчөө яаж таньж сонгох ёстой юм бэ? Жинхэнэ улс төрч, ясны улс төрчийг. Тэгэхээр би боловсролыг ярихгүй байна энд. За туршлага гэд нэг ахтар юм ярихгүй байна. Гэтэ яг ясны жинхэнэ улс төрч гэж хэн бэ? Түүнийг олд сонгооч гэж тийм ээ. Тэгэхээр ингээд яг нөгөө завсрын хүмүүс маш олон удаа сонгогдоод ирсэн. Одоо шинэ 92, 96, 2000, 2004 оны сонгуулиар танаа тойргоос хэн гэхэд бол тэр гэж шууд нэрлэж чадахгүй шүү дээ. Аль хэдийн Монголын сонгогчдын тархинаас алга болчдөг. Тархинд нь ерөөсөө ямар ч тийм мемори үлдээгүйгээр алга болчихсон. Тийм ээ. Өнөөдөр их хурлд хэдэн хүн суучин байдаг. Одоо хондоо 4 жил тутам 76 гэж бод. Давхарцсан цагаар хэд байхаа тийм ээ. Нэг хэдэн мянган хүн суудсан байгаа шүү дээ. Нөгөөдөлөө бүгдийг нь мартцсан. Тэгээ шинэ үнийг хайгаад явж байдаг. Тэгэхээр энэ тогтолцоондоо байна уу? Улс төрийн боловсролдоо байна уу? Эсвэл жинхэнэ одоо Монгол хүнд нь өөрт нь байна уу гэдэг асуудал бас гарч ирж шүү дээ. Тийм ээ. Социализмыг өгүүлэгдэжсэн юм чинь өнөөдөр 30 жил эдэлж хэрэглээд бүр хэрэглээд цутгаад асгаад дууссан. Өөрөөсөө ядуурчихсан. Баахан зээлэнд орцгоодсон. Гэхдээ дахиад л нөгөөт тэр эрхчлөөгөө идэлэх гээл ингээл тэмүүлээд байгаа. Монголд бол энэ 92 оны үндсэн хуулиас хойш аваад үзэлдэ. Ерөөсөө бүх засгаа өөрсдөө сонгосон шүү дээ. Ард хүмүүс сонгосон. Наад чинь их алдаатай байна л да. Ягаад тэгэхээр энд бол ямар алдаа байна вэ тийм? Би энэ дээр би түрүү нэг юм хэлсэн шүү дээ. Популяр уу популизм гэж тийм. Улс төр нь популизм руу орчихтой зэрэгэл ерөөсөө юм хамтгаарсан заваарсан юм болж байгаа юм. Хоёрдугаарт эрхчлөөг нь бол дэндүү идэлүүлсэн байна. Эрхчлөө яг дэндүү гэж би одоо хэлж байгаа бас яг хатуу биш шүү. Эрхчлөө идэлэх болоод ажил хийж амьдрах гэдэг бол нэг юм гэдгийг ерөөсөө ойлгуулаагүй. Танийхаар бол одоо ардчил бол бүрэн дампуурсан гэж. Би бүрэн дампуурсан гэж огт хэлээгүй шүү. Бидэнд аз жаргалыг зөндөө өгчихсөн байна. Би жишээ нь 90 оноос хойш хамгийн аз жаргалтай явж байгаа хүн байна. Би тэр ардчлалын тэр боломжийг өөртөө ирсэн боломжийг дүүрэн ашиглаж байгаа хүн. Би болоод миний гэр бүл. Жишээ. Би социализмд байснаасаа ардчлалын дэлхийд илүү сайн сайхан амьдарч байна. Тийм ээ? Тэгэхээр би тэрийг зөв ашигласан. Над чи зөндөө олон хүн байгаа байхгүй юу? Тийм. Би яг тэр энэ дотроос хэн ашиглаагүй тухай яриаггүй маа. Миний гол асууж байгаа гол одоо санаа юу вэ гэхээр одоо барууны одоо жишээлбэл орнууд за Скандинавын орнууд байж байна. Тэдний ардчил бол маш сайн хөгжиж штэ. Гэтэл манад бол ерөөсөө ардчил маань яг одоо баруунаас орж ирсэн одоо зохиомлоор тарьсан ардчил ч юм уу. Энэ дотор одоо бас эдийн засгийн алуурчид ороод ирсэн тоглолтоо хийж байна. Бид нар бол одоо өөрсдөөсөө шалтгаалж байна, гаднаас бас шалтгаалж байгаа олон хүчин зүйл байна шүү дээ. Та энэ дээр хүлэн зөвшөөрөх. Зохиомлоор би зөвшөөрөхгүй. Зохиомлоор орж ирсэн гэдэгтээ би санал нийлэхгүй байна. Америкийн ардчил болоод барууны ардчлалыг зохиомлоор оруулж ирсэн гэдэгтээ бидэнд өөр сонголт байгаагүй гэж би хариулах байна. Тийм социализм нурлаа өөр сонголт байгаагүй. Монголын ард түмэн төвчээртэйдээ бол тийм ээ өөрчлөлт байгуулалтын жилүүдэд Монголоос шинжилгээг хүлээгээд хийж чадаагүй тэгэл нурсан шүү дээ. Одоо Батбанхгын засгийн газар, Содмогын засгийн газар болол тийм ээ. Тэд нар бол 84 он цэдэн болоога болгож яал тэгэл тэр Горбачевын өөрчлөлт байгуулалтын араас шуугаад орцсон бол ядаж эдийн засгийн олон малыг ховчлаад юм уу эсвэл салангат байдлаа ховчлаад тийм ээ. Орон сууцыг ховчлаад ингээ хөдөөд бол хувийн секторыг хөгжүүлээд тавьчихсан бол арай өөр ардчил гарах байсан баг. Социализм нурлаа дараагийн сонголт нь ардчилсан сонголт л байсан. Ардчилсан үндсэн хуулийг боловсруулахын тулд бид улсын баг хурлаа сонгож, улсын баг хурлаараа хуулийг боловсруулаад парламентын засаглалтай болцсон. Улс төрийн сонголтыг хийсэн. Энийг бол баруунаас зохиомжоор оруулж ирсэн гэж үзэхгүй байна. Нээлттэй ярилцаад тэр нь одоо улс төр эдийн засаг Монгол улсын энэ хөгжилд ямар нэг нэр ус элдв ямаараа жаахан шүүмжлэгдэж бохирдоогүй тийм хүн байвал одоо илүү их зүгээр гэсэн хандлагатай. Тэр хүнийг зөв сэтгэлтэй, зөв ёс суртахуунтай, зөв ёс зүйтэй хүн байна уу гэдгийг сэтгэлээр л таньж олно. Тэгэхээр Жанцнаргой шиг, Уранхагой шиг, Сувдагой шиг, Шаднамгой шиг ийм 60 жил, 70 жил, 80 жил зөв амьдэрсэн. Бид нэр олж хараагүй. Өөрсдөөс нь ч гэсэн зөв сэтгэл, сайхан сэтгэл нь гэрэлтэж яадаг тэр хүмүүсийн сэтгэлээр л таних тэгээд бусдад энэ хүмүүсийг зөв хүмүүсээ шийдвэр гаргах төвшөнд их хуралд хотод гаргахад дэмжээч гэж уриалгах манай зорилго байгаа. Ер нь энэ төр гэдгиймийг байгуулахад хариуцлага хүлээгээд чадвараа гаргаад орчилгаа өгөөд ингээд энэ хөгжил төв нэмрээ оруулаа явчих юм хүмүүсийг
одоо бий болох юмрууд явж байгаа. Монгол улсыг цааш нь ирээдүйд хөгжил сэтгэлийн зам руу урт удаан хугацаанд тогтвортой байгаль орчин хүмүүстэй ээлтэй хөтлөөд явчих чадвартай ийм хүмүүсийг хүлээж байна л да. Электорат хөдөлгөөний хувьд бол бас нийгмийн ард иргэдийг бас сайхан эрүүлжүүлээд зөв хүнээ сонгох тухай ярьж байна. За мэдээж буруу улсууд маш их байгаа. 20 оны сонгуул бол нэлээд бас гал авалцсан сонгуул болох чинь. За таны хувьд одоо жишээлбэл энэ хоёр намаас гадна штэ ямар улс төрийн хүчин илүү дамгаалж гарч ирэх бол мэдээ судлаачны хувьд. За ард иргэдээс жишээлбэл ингээд одоо ямар ч нам бус улсууд ингээд 40-50% нийслээд гараад ирлээ гэхэд ямар сөрөг үр дагавар гарах вэ? Таны хувьд. За бид үндсэн хуулийн өөрчлөлт гэж явлаа тийм ээ, өнгөрсөн зам бол нэлээд сони юм яригдлаа шүү дээ. Одоо чимээгүй болчлоо. Улсын хурлын гишүүний тоог 108 төгрөгийн боллоо, 9 төгрөгийн боллоо тийм ээ. Эргээд 76 дээрээ бохч юм уу тийм. За яагаад энэ тоог нь өсгөх болсон тухайгаач гэсэн энэ улс төрчнөр ярьж л байна. Энэ 92-ны сонгуулиас хойш хар та нар. Өнөөдөр Монголын нийгэмд хичнээн олон сайхан сэхэтнүүд, хичнээн олон сайхан залуучууд тийм ээ 4 жилээр ингээд нэг ээлж хүлээсэн. Нэг хэсэг нь ажилтаа, нэг хэсэг нь ажилгүй. Одоо 16 оны сонгуульд ардчилсан намын ялгадаад явсан, 16 оны сонгуульд ардчилсан намын ялгадаад явсан. Одоо 20 оны сонгуулийг хүлээсэн бил мөнгөтэй, чадaltaй, тэнхээтэй, боловсралтай олон сайхан хүмүүс өнөөдөр Монголын нийгэмд сул явж байна, тийм ээ. За гадаадад нэлээд явж байна зугаалаад. Яг 4 жил төр барихтаа цуглуулчихсан мөнгөөрөө өнөөдөр ингээд 4 жилийн амьдрал. Одоо энэ ардын нам чалгаа байхгүй. Ингээд хойтын ялгдлаа гэхэд энэ 4 жил төр барьж байгаа хугацаанд цуглуулсан мөнгөөрөө 24 оны хүртэл амьдрна. Тэдэнд бол улс төрийн эрх мэдэл өгөхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг ингээд нэг ийм ээлжтэй болцсон чинь өнөөдөр Монголын нийгэмд тийм ээ одоо бүтээдгүй энэ нийгмийн хэсэг асар их болчих. Тэгэл дараагийн сонгуульд унцдаг дахиад 4 жил хэвлэлийн багварлыг ингээл амтныг занал хийлэл ингээл явдаг. Одоо энэ чөтгөрийн тойрогоос яаж гарах вэ? Танд одоо тийм гарц байна. Одоо энэ үндсэн хуулийнхаа энэ шинжил өөрчлөлтийг авч үзэж болж байна. Дахиад шинэ өөр үндсэн хуультай болж байна. Засаглалыг солиод үзэж болж байна тийм ээ. Яг гэхдээ зэрэг ард түмний 70% нам дургүй байна гэдэг чинь л угаасаа одоо парламентын засаглалаас цухтаа ялгсан санаа болчих гээд шүү дээ. Та миний бас нэлээд олон асуултуудыг бас ер нь хариулахгүй явчлаа. Угаа одоо цагт баригдаж байна. 2 дугаарт би тэр насны өрийн битэр гэдэг чинь хариулаагүй төгсгөлд нь хариулъя л гэж яваад. Маш их асуултуудыг ингээ хайчлаа. За өөр 30 минутанд бол асар их асуулт зэрэг тавьж хариулт авах гээд байх шиг байна. За хоёул удаа яриад байж болно. Хугацаагаа жоохон сонгож болно. Тэр насны өрийн гэж ярьлаа тийм ээ, залуучууд гэж. Ер нь Америкийн нэгдсэн улсын конгресс, сенат очиод үзэхдээ зэрэг бол голцоо настай болоод байна. Тийм ээ. Бүгд 50-аас дээш, 60-аас дээш. Их настай болоод байдаг шүү дээ. Энэ Оросын парламент, Оросын төрийн дүмийг хараарай. Бас ихэнх настай болоод байгаа. Тийм ээ. Тэгэхээр нэг улс төрд нас тэгшэрнэ гэдэг нэг юм байдаг байхгүй. Нас нам тэгшрэх гэж. Монголд чинь яг тэр бид бол залуучуудын их орн. Одоо хүн 18-аас 35 насны залуучууд чинь Монголын хүн амын 3.2-нд болчихж байна тийм. Тэгэхээр бол залуучуудын төлөөлөл байх нь гарцаагүй зөв, үнэн. Тэрнийг бол хэн ч хориглохгүй, хэн ч марахгүй. Гэхдээ нөгөө залуу бөхсний хооронд, залуу ахмад үеийн хоорондын хэлхээ холбооч гэдэг юм уу тийм ээ. Тэрнийг ингээд нэг дарчлалын жилүүдэд нэг жоохон тийм ээ сарнаа талгалчихсан гэдэг юм уу тийм мартагдсан. Ер нь зөв хүмүүнийг хүмүүс юу гэж үзэж байгаа, хэнийг зөв хүн гэж үзэж байгаа гэдэг үүднээс судалгаа явуулах үүднээс дэмж хүнийхээ нэрсийг одоо өгөөч гэдэг ийм цагтлуудыг явуулсан. Мэдлэг чадвартай хүмүүсийг сонгох юм сон гэж. Зааш мэдээжин хэрэг, улгаач биш, худалч биш, улсын хөрөнгө рүү гар дүрдэггүй, өөрийнх нь бодж явдаг юм эхний ээлжинд улс, дараа нь өөрийгөө бодд юм байгаа үз. Ийм хүмүүсийг л олох хэрэгтэй. Ийм хүмүүс Монголд байна уу, зөндөө байгаа. Мэдээж зөв хүн гэдэг бол тэр зөв хандлагатай, зөв бодлоготой хүн хэлж байгаа. Нэсэг жингийн илүүдэлгүй, метр 80-аас дээш тэр гэсэн нэг нэг баарын зөөгч авч байгаа ажлын шаардлагаас арай өөр юм шүү дээ. Тэгэхээр бидэнд тэр дутагдаад байгаа сүүлийн үед Монголын бүр улс төрд биш нийгмийн амьдралын салаа мөчөр бүхэн дутагдаад байгаа тэр нэг зөв хандлагыг одоо эргүүлж авчрахад, бий болгоход зөв хүнээ дэмжих юм хөдөлгөөн уулын зөв ажиллаж чадвал их том үүрэгтэй байх болно. Зөв хүнээ дэмжих электорат хөдөлгөөн
Гэхдээ улс төрд хинбэ гэдгээ тийм ээ бид бол Монголын одоо манай электорат хөдөлгөөн бол монголчуудад илүү танил дотн болсон. Танил болсон. Үнэхээр одоо эргэлзэхгүйгээр сонгочиход тийм ээ алдахааргүй тийм л зөв хүмүүсийг олооч гэж л тийм ээ. Одоо баг нэрлэг зааж өгөх наагур болох гэдэг шүү дээ. Бид бол ер нь улсын их хурлд бол сонгогдчмаар ямар хүмүүс байдгийг та нар ер нь ямар хүнийг таалдгийм бэ гэдгийг нэг 2000-аад хүний дунд санал хураалт уулаад тэгээд нэлээд олон хүний нэр авсан байгаа юм. Ингээд тэр олон хүний нэр ингээд бүртгээд ингээд тийм ээ түүнийг ингээд цөөлсөөр 500 хүргээ 500 авал нэг 200 хүргээд 200-аа нэг 130 40 хүргээд тийм ээ нэг 100 дотор тийм ээ нэг ийм улсууд их хурлд гарууд болох юм байна гэж энэ манай Монголын шилдэг сэхэтэн нийгэм соёлын сэтгүүлтнүүд хэлж байна гэд бид нэг тийм нэрс гаргацсан байж байгаа. Одоо бидэн дээр нөөц нэр байна тий. Тэгэхээр бол бид тэр нэрсийг бол тэр хүмүүсээс авсан саналын дагуу тэр чинь нэг хүн гэтэл 3 хүнийг бичнэ гэдэг чинь бол 10 хүн нэг хүнийг бичсэн байх тохиолдол зөндөө байна шүү дээ. Тэгэхээр л бид энэ чинь алдартай юм байна, танигдах юм байна гэж ингэж шүүж үзсэн байхгүй юу. Энэ бол манай электорат хөдөлгөөний зүгээр л нэг ажлын явц тий. Одоо бид маргааш хуралдах гэж л байна. Тийм маргааш хуралдаад энэ асуудлаа бас ярих гэж л байна. Бид нар бол бас нэг электорат хөдөлгөөн чинь мэрэгчлэрээ чиглэлээрээ нэг жижигхэн одоо дид хорооттой болж авсан. Нөгөө хороот дээр ярьсан. Тэгээд энэ дотроос ингээд гаргаж ирж ингэж үзэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр бол бас хүмүүс нэлээ хамтай хүмүүсийг нэрлэдэг юм байна гэж. Гэмн бол та нар шиг сэтгүүлч нар их олоолаа орж ирсэн. Телевизийн сэтгүүлч нар их олоолаа орж ирсэн байна лээ. Тэг олон түмэнд харагддаг, танигддаг гэдгээрээ тийм. Би ингээ үзээ явж хахад тэр 60 гишүүн дотроос ер нь баг өөрсдөө их хурл баг орчхоор хүмүүс зөндөө харагдаж байна. За жишээлбэл одоо өрийнхаа гойд ингээл харж хахад маш одоо мундаг хүн штэ. Ямар зөв гоё сэтгэдэг хүн, философч хүн, бизнесмен хүн одоо мөнгөтэй учраас энэ хүн идэхгүй гэдэг ингээд нэг хотлаа доогом гаргаж ирээд. Гэтэл мөнгөтэй ч хүн идэж гин, идэхдээ өөрөөр ядууч хүн идэж гин. Гэтэл бид нар нэг боловсралтай улсуудаа их яачлаа штэ нийгмээс ингээд тусгаарлаад яг юундэ байна? Энэ популизмд л байна шүү дээ. Ерөөсөө популизм. Монголын нийгэм бол маш том популист нийгэм тийм ээ. Популист бөгөөд нийгмийн халамжийн, асрамжийн ийм бүгдээр тус болцсон байна шүү дээ тийм ээ. Популизм. Ягаад гэвэл зөв нийгмийн баялагийг тийм ээ. Одоо өнөөдөр бол хонд албан ёсны статистик таагаар бол 72 төрлийн халамжийг өнгөрсөн жил 700 тэрбум төгрөгөөр цэцсэн байгаа юм л да. 72 төрлийн халамж тийм 72 төрлийн халамжийг ард түмдээ хүртээдэг юм байна. Үүн 700 тэрбум төгрөг нь явж идэг юм байна. Гэтэл хүн амын 3-1 нь ядуу байж идэг юм байна. Ажилгүй хүн асар их байдаг юм байна. Ажил хийх сонирхолгүй хүн бүр их байдаг юм байна. Гэхдээ энэ бол энэ дунд хэн гарч ирэх вэ? Энэ дунд популистууд л гарч ирнэ. Тэгээ сайхан юм амлсан, биелэх бидэхгүй амлсан. Адаглаад амлсан юм хэрэггүй байж болно. Зүгээр сэтгэлийн гэгээ болох хүн гарч ирнэ. Тийм ээ? Одоо хондоо философч хүн очиж тийм ээ тойрог дээр мажоритар тойрог дээр очиж философи онл ярьж байгаа хооронд нэг сайхан дуучин нийтийн дуучин очиод дуудуулаад өгөхөд гараад ирэх байхгүй юу. Энэ бол Монгол хүний сэтгхүйтэй холбоотой, психологтой холбоотой их нарийн төвхтэй процесс л доо. Та бүхэн ингээ ярилцаад байсан чинь ерөөс ямар ч гэрэл харагдахгүй. Ингээд бүх юм бараан л ярьжлаа л да байл. Гэхдээ өнөөгийн байдлыг ярьж байгаа бол бараан л байна шүү. Тийм. Гэхдээ энэ өнөөгийн байдлаас гарах одоо гэрэлгээ гарцсаад. За тэгвэл би өөрийнхөө бичдэг юм ярив. За тийм. За би 5А-гийн эсрэг хөдөлгөөн гэдэг нэг юм өрнөд надыг итгэл тавиач 5А-таа яа тэмцэх үү гэж. 5А гэдэг нь бол ажилгүйдэл, архитект, автомашин, төгжрөл, авилгал, агаарын бохирдол гэж ярьж ирсэн. За энэ 5 дээр та нэг санал хэл гэж. Би энэ 5 дээр нэг эсрэггүй саналаа хэлээд уншаа тавьчихсан. Өөрийнхөө сайт тавьчихсан байгаа. Засгийн газрын мэдээ сан төвлөлдсөн байгаа. Тийм ээ. Тэн дотроос хэлье л да. Автомашины төгжрлээс яаж гарах вэ? Тийм ээ. Одоогийн энэ хурал зөвлөгөөн одоо энэ автын цагдаагийнхны орой хөвлийн баг хурлын тэр бол юу ч биш. Энэ бол зүгээр жирийн л юм тийм ээ. Дөрмөө барий, дураараа явахгүй дөрмөө барий гэсэн хөдөлгөөн сарын аян чигч энэ бол юу ч биш. Юу ч болохгүй. Үр дүн гарахгүй. Яг нэг хоёр өдөртөө гарна. Энэ дээр яг хөвгтэй зэрэг л одоо энэ автомашинаар явуулдаг тэр механизмуудыг хаая. Монголчуудыг Улаанбаатарт автомашин барихгүй болтол нь дарамтлаа. Хуулиар. Ямар хуулиар вэ? Жишээ би биччихсэн. За хэрвээ ажлын 5 өдөр болоод амралтын 7 хоногт амралтын 2 өдөр нийт 7 хоног машинтайгаа дахин нэгвэл 1 сарын хугацаанд улсын төсөвт мөнгө төлөв. 1 сар 1 сая төгрөг ч юм. Тэгээ баян хүмүүс нь мөнгөө төлчихвөл давхич л үг.
За мөнгө байхгүй бол чи амралтын 2 өдөр явна, ажлын 5 өдөр явахгүй. За чи амралтын 2 өдөр явахгүй, ажлын 5 өдөрт явна гэдэг. Ингээд тариф тогтоож аваад улсын сан өмөргийг бол баяжуулах маш боломж арга байна. Тэгэхээр хүмүүс бол маш авах болж штэ. Зөв хүнээр дэмжих электорат цаг. За 2020 оны сонгуулийг та яг хэрхэн төсөөлж байна? Яг ямар улсууд гарах бол за энэ хоёр намаас жишээлбэл одоо хүмүүс нь унаад за энгийн иргэд жишээлбэл за 50% бүрдүүлээ гэхэд байна шүү дээ. Ямар эрэг тал гарах уу? Ямар сөрөг тал гарах уу? Тэр намын тогтолцоог бол эвдэх өөрчлөх болцоо байхгүй. Хоёрдугаарт бол хэрвээ одоо хүсэж байгаагаар нам босох хүмүүсийг дэмжинэ гэд дандаа намын гишүүн биш баахан хүн орчих юм бол энэ парламентын тогтолцоо чи өөрөө гажаа явчихна. Тийм ээ. Тэд бол хизээч эвсээд олонх тийм ээ. Одоо нам босчуудын эвслийн олонх гэж гарч ирж хизээч чадахгүй тийм ээ. Тэр олон эрхшгүй зөрчилдөн тийм ээ. Тэр олон тэр одоо тулаад хийсэн шуудан хийсэн өхрийн өвшиг болсоор чинь тийм ээ. Одоо хичнээн алтчиг хүмүүс байгаад тийм ээ нэгдсэн нэг баг болж ажиллахад хэцүү болно шүү дээ. Тийм учраас бол би нэг олон бие даагч гараад ирэхгүй байх гэж бодож байна. За Монголын сонгогчдын хувьд бол өнөөдөр сонгуулийг айхтар өгсөн хүлээсэн улсууд биш ээ. Тийм ээ. Өнөөдөр өдрийнхөө сонгогчдын олонх нь бол сонгуулийг нэг сонирхдаггүй шүү дээ. Монголын сонгогчдын олонх нь бол өнөөдөр зүгээр л нэг өдрийнхөө станы хоолыг бол олж чадчихоо ийм л ятарсан асуудал болчиход байна шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ хүмүүс бол харин одоо энэ улс төрд готраад, улс төрчдөд готраад нөгөө эрцгийг бол бүрдүүлэхгүй 50% нь хөрөхгүй байж бас чадна. Одоо бол 70-80% 90% явдаг сонгуул гэж байхгүй болчихсон тийм ээ. 50 дээр нэг хүн нэгээр л гарч ирэхгүй бол хэрвээ эрдэс нь бол 49-тэй 30% энэ төр байвал сонгуул хүчингүй болчих гээд байдаг тийм ээ. Тэгэхээр бол сонгуулийн тогтолцоо одоо сонгуулийн хууль яаж гарахаас ихийг шалтгаална тийм ээ. Хэрвээ парламентаризмыг хөгжүүлэх гэвэл бид бол холимог тогтолцоогоор ч юм уу бүр профессионал тогтолцоогоор сонгуул явуулж үзэж болно. Монголын нийгэм оронгороо өөрчлөгдөн сайжирна гэж би бас итгэхгүй байна тийм ээ. Одоогийн байдлаар энэ явж байгаа улс төрийн бодлогыг харах юм бол тийм ээ. Нөгөө намууд бол одоо өнөөдөр парламентын суудалд олонх болж байгаа ардын нам буюу сөрөг хүчин Монголоор ардын нам арчилсан нам бол хойтон улс төрийн арч хүчин гэж би ерөөсөө огт бодохгүй байна. Тийм ээ. За 3 дахь хүчин Монгол ардын хавсгалт нам, за 4-р нэрэн дуулдаад байдаг үнэн ба зөв намч гэдэг юм уу те. Бас тийм ном яваад байгаа шүү дээ. Комитер ингээд ганц нэгээрээ судалтай болж болно шүү дээ. Тэгэхдээ ер нь бол парламент дэндүү олон намын ирээвэр хураавар цуглуулга болчих юм бол нэг нам олонх байснаасаа дордоод явчихна л гэж би бодож байна. Тэгжил би өрчилж тийм ээ харж байна. За ингээд манай электрод цаг нэвтрүүд маань ингээд өндөрлөлт өгч байна. За бид хоёрын хувьд өнөөдөр нэлээд олон асуудлаар ярилцлаа. Тэгээд ямар ч байсан 2020 онд ард иргэд та бүхэн зөв хүнээ сонгоорой. За мөн электрод хөдөлгөөнийхөө тухай мэдээллийг бас олон суугаар авч одоо энэ хөдөлгөөнөө бас дэмжиж явах юм бол бас бид нар бас ирээдүйдээ өөрчлөлт хийж бас чадах юм байна шүү гэдгийг бас энэ нэвтрүүлгээрээ далимдуулаад хэлье. Тэгээ танд бас сайн сайхныг хүсье. Тэгээд 2020 онд бүгдээрээ бас зөв сонголтоо хийгээрэй. Тэгээд таны ч гэсэн одоо бас бүтээлүүдийг бас ард иргэдтэй хүрэхийн төлөө бас олон зүйл бас хийх хэрэгтэй байна. Ялангуяа би юун дээр ингэж хэлж ийн гэхээр интернет дээр бол мэдээж одоо интернетийн төлбөр төлөх чадвартай улсууд орж байгаа. Гэтэл манай ард иргэдийн бас ихэнх нь интернетгүй байгаа шүү дээ. Одоо энэ гэр хороололд байж байгаа улсууд байна. Тэгэхээр манай ард иргэд бас бүгд бас баян чинэлэг биш учраас бас тэр бас хүрээгүй улсуудаа бас хүрэх хэрэгтэй байна гэж би бас ойлголоо. Танд бас сайн сайхныг хүсье. 2020 оны ажил маань бас сайхан явагдах байхаа гэж бодож байна. За ингээд манай электрод цаг нэвтрүүлэг маань ингээд өндөрлөж байна. Дараагийн дагуур хүртэл баяртай үзэгчтэй. Өнөөдрийн Монгол өөрчлөлт сонгуулийн хувьсгал хариуцлага зөв хүнээр дэмжих электорат